хамгийн түрүүнд бид нар юу хийх хэрэгтэй байна вэ гэхээр биш үү? Энэ үргүү зардал биш ээ. Үргүү зардал биш. Хэрэгцээтэй юмдаа зарах хэрэгтэй. Баг шиг байж байгаа мөнгөө одоо бид нар чинь 4.6 тэрбум триллион одоо их 80 төгрөгийн алдагдaltaй төсөв баталчлаа шүү дээ. Одоо их хурл маань. Тийм үү? Тэгэхээр энийгээ бид нар одоо хэрэгцээтэй юмд зарах хэрэгтэй байна. За энэ дээр бид нар юу хийх хэрэгтэй байна? Жишээлхэд хамгийн түрүү мөнгө хэмж болох юмнуудын нэгэн жишээ. Одоо энэ 12 жилийн сургалтын систем байна. Энэ Монгол улсад ерөөсөө таарахгүй байна. Бид нэр 12 жилтэй сургалтын системээс 11 жилтэй рүү шилжих хэрэгтэй. Бид нэр 6 настай хүүхдүүдийг авч хөдөө орнот юу хийж байгаа? 6 настай хүүхдүүд аваад нөгөөх нь хөөрхийн амьтад зарим нь бараг л ээжийнхээ момноос гараагүй нялх амьтад байж байгаа байхгүй 6 настай хүүхд гэдэг чинь. 6 настай хүүхдийг ээж аав нь сургуулийн дотор байранд оруулж зүрхэлдэг. Аав нь хитэн малаа үлдээд нэг жижиг гэртэйгээ хөдөө үлддэг. Ээж нь том гэрээ аваад хүүхдүүдтэйгээ сумын төв дээр орж ирээд хүүхдүүдтэйгээ үлждэг. Энэ яаж юм? Нөгөө аавууд нь хоорондоо нийлээ хөөрхийн амьтад одоо энэ ч бас хүн чинь гэр бүлээсээ хол авгаа хүүхдүүдээсээ хол нэг амьдрах хэрэгтэй 3-4 нийлээд эрэгтэйчүүд нийлэн арх дар суун хитэн мал нь дуусна. Ядуурлын их үндэс эндээс болж байгаа. Нөгөө л бидний тэр нэг жижигхэн төслөөр гаргаж ирдэг нөгөө бодлогыг чинь хар уршиг юм. Юу гэж хийж ярьж байгаа сольс Монголын боловсролыг ерөөсөө юу байхгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. 12 жилээр байхгүй бол бид нар дэлхийн боловсролын хүлээн зөвшөөрөхгүй нь ерөөсөө худлаа байна. Уучлаарай тийм юм байхгүй. 10 жилтэй байхад хүлээн зөвшөөрөөд асуудалгүй байсан. 11 жилтэй ч байх болно. Одоо Шинэ Зеланд нь ч байна уу, Эстони ч байна уу 11 жилтэй, 12 жилтэй зөндөөл юмнууд байна. Яагаад 12 жилтэй гэж? Америкт жишээлхэд нөгөө юу гэх ядуусынх нь хороолд хүүхдүүд нь хэл сурдаггүй, уншиж сурахгүй байсан учраас аль болох эртхэн шиг аваад хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд оруулаад ингээ эртхэн шиг сургуульд оруулах болохгүй байна гэдэг үндслээр одоо энийг хийсэн хүмүүсийнх нь нэг нь манай Харви Слоун гэж одоо энэ Америкийн Сенатын Мич Макконнелл гэж хүнтэй өрсөлдөж байсан демократын намын одоо миний найз эмч хүн байгаа. Энэ Хиллари Клинтонийн найз. Монголд 2-3 ч удаа очсон. Одоо энэ 6 настай амиг Лоуил гэж хотын одоо тэр Кентаки мужийн одоо нөгөө Мухаммад Али гардаг тэр хотыг чинь захирагч нь хийж исэн. Мухаммад Алиг жишээлхэд гэрлэлт нь одоо гэрлүүлж өгч исэн ийм мундаг эрдэмтэн хөгшин байгаа. Энэ хүн жишээлхэд тэр юу эхлүүлсэн байдгийг 6 настай. Ягаад вөхөр зэрэг тэнд өөр одоо нийгмийн учир шалтгаан байгаа учраас Монгол жишээлхэд энэ 11 жилийн 12 жилийн систем болохгүй байна. Иннээс ч гараад ирж байгаа 2 жил илүү сургах дээр зэрэг зөндөө олон зардал гарч байгаа. Нийгмийнх нь амьдрал нь ерөөсөө манай хөдөө орнотын амьдрал таарахгүй учраас тэр чинь гэр бүлийн саналд ихсэж гин, ядуурлыг ихсэж гин. Тэр эрэгтэйчүүдийн нас баралтыг одоо нас баралтыг ихсгэж байна. Наслалтыг багасгаж байна, тийм үү? Төмөн янзын асуудал байгаа байхгүй. Нийгэм чинь ийм комплекс юм учраас нэг зүйл энд нэг юм хийх дээр зэрэг энэ дээр өөр асуудал гарч ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг энэнийг бид нар засах хэрэгтэй. За бид нар 10 жил рүүгээ шилжидэггүй маа гэхэд 7 настай хүүхдүүд бол хамаагүй боож ч гэсэн сайн байдаг учраас 7 настай хүүхдүүдийг эцэгх нь бол жишээлхэд дотор байранд оруулж чаднаа. Тэгэхээр 11 жилийн системтэй болох хэрэгтэй. 11 жилийн системтэй болох хэрэгтэй. Энэ чинээс зөндөө хэмнэлт гарна. Зөндөө хэмнэлт гарна. Энийг одоо би эрдэмтэн хүний дэвшүүлж байна энэ саналыг.